for cancel culture and try to get things cancelled. This whole idea of a cancel culture means that you're living in a time where we're just expecting perfection. Inherently, what it means is you are now ousted from our society. We now just cancel everyone, and what that's going to do is it's going to devalue progress. That's not activism. That's not bringing about change. Cancel culture гэж та нар сонсч ирсэн үү? Ямар нэгэн ёс зүйн хүний ёсноос гажууд бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл хийсэн олонний танил хүнийг олон нийтээр эсэргүүцэж алдар нэр хүндэтгэлийг нь байхгүй болгох. Эсвэл бойкотлогч гэж бас ярьдаг. Эртний Грекээс гаралтай остризмгийн хувь хүн болоод бүлэг хүмүүсийг хөөж цөлдөг ёстой маш ижлэхэн. Афин улсын хаан Кластенес өөрийн хаан тусынхаа нэртэй удирдагчдыг соллон хамгийн дарангуйлагч хэрцгий захирагчаа сонгохоор ард иргэдээс санал асуулга явуулдаг байсан байна. Харин хамгийн их санал авсан хүнийг 10 жилээр нийгмээс алс газар цөлөх шийдэглийг оноодог байсан. Яг одоо цагийн сонгуультай адилхан гэхдээ хэн ч үүнд ялахыг хүсэхгүй. Магадгүй бидний мэдих хамгийн ойр түүхийн жишээ энэ баг. Яг гэвэл яг энэ cancel culture гэдэг үг болоод ойлголт хамгийн анх 1981 оны Чех гэх хамтлагийн цомог дээрх Your Love is Cancelled гэх дунаас эхэлсэн гэж үздэг бөгөөд үүнийг телевизийн шоунуудын цуслагддаг үйлдэлтэй харьцуулсантай холбоотой байдаг. Гэхдээ үүнээс хойш буюу 2018 он хүртэл cancel culture гэх хайл Google search дээр бараг нэгч байгаагүй бөгөөд үүний талаар ойлголт хүмүүс маш муутай байсан. Харин түүхэнд хамгийн анхны буюу 1921 онд бойкот хийлгэсэн хүнийг Roscoe Ferry Arbuckle гэж үздэг бөгөөд тэрээр тухайн үедээ хамгийн алдартай, хамгийн өндөр орлоготой жүжигчин байсан. Бас хүн амны хэрэг болоод хүчингийн хэрэгээр шүүхэд хүртэл дуудагдсан. Хамгийн аимшигтай нь юу вэ гэвэл тэрээр 2 удаа шүүхийн хуралд орсон ч хоёулын дээр нь ямар нэгэн шийдвэрт хүрч чадлагүй дууссан байдаг. Харин олон нийтийн хүсэл санал хэрээс хэтэрч тэрээр 3 дахь удаага шүүхэд дуудагдан түүний амьдрал жүжигчний замнал тэр жигтэй дууссан байдаг. Бүр энэ нэрээ хүртэл өөрөө дахиж ашиглаагүй гэж байгаа. 2017 онд Америк улсын артист R. Kelly гэх хүний нэр хүнд аимшигтайгаар унсан байдаг. Учир нь тэрээр бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн гэх хэрэгээр Mute R. Kelly гэх хөдөлгөөн Америк улс даяар эхэлсэн байдаг бөгөөд түүний уран бүтээлчийн замнал дуусан дуустал үргэлжилсээр байсан нь үнэхээр аимшигтай. Kenya Barnes болон Oronike Odolai. Тэргүүдээ хүмүүс суугаа энийг хамгийн анх 7 сард эхлүүлсэн байдаг бөгөөд энэ хүн Африк гаралтай урлаг болоод уран сайхны зохион байгуулагч, найруулагч байсан дээр түүний хамтрагч хууль болоод олон нийтийн чиглэлээр мэргэжсэн хүмүүс байсан байна. Тиймдээч тэрөө тэдний эхлүүлсэн хөдөлгөөн маш амжилттай болж хүн бүрийн дэмжлэг үзэл бодол нэгдэн сошиал даяар энэхүү хаштаг үргэлжилж үүний улмаас R. Kelly гэх дуучны уран бүтээлүүд нь дууны платформуд дээр явхаа болж санхүүгийн холбоогоо таслан хэд хэдэн тоглолтууд нь цуслагдсан байдаг. Бүр YouTube хүртэл түүний 2 сувгийг нь устгасан. Товчхондоо бол түүний карьерийг дуустал энэхүү хөдөлгөөн явсаар л байсан гэсэн үг. Мэдээж тэрээр уушлалт гуйн өмгөөлөгч авсан ч гэсэн тус болоогүй. Харин дараагийн бас нэгэн томоохон хэмжээний cancel culture жишээ болох Me Too хөдөлгөөн. 2006 онд Me Too гэхин нэршлэр Tarana Burke гэх энэхүү эмэгтэй охид бүсгүүчүүдийг хүчрэх болоод зоригтой байх үүднээс хэрэгжүүлж байсан бөгөөд харин 2017 онд сошиал медиа дээр хаштаг тэмдэг орж ирснээр бэлгийн өвчрхийл болон бэлгийн өмөлчлөг гэх зүйл чимээгүй өнгөрөх ёсгүй. Харин жууны эсрэг зоригтойгоор зогсох хэрэгтэй гэсэн санаагаар үргэлжлүүлэн дэлхийд даяар сая хүмүүс нэгдэн давлгаалсан байдаг. Out against sexual harassment using just 2 words, Me Too. Мэдээж үүний ачаар дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаануудад маш том тус болсноос гадна бэлгийн боловсролын талаар охид хөвгүүдэд багаас нь зааж сургаж явах хэрэгтэй юм байна гэсэн ойлголтыг дэлхийн нийтэд харуулсан. Бэлгийн хүчирхийлүүлсэн гэмт хэрэгтнүүдийн 90% нь шийдвэрлэлийн амслахгүй зүгээр л явж үүдэг гэсэн судалгаа байдаг. Гэхдээ олон гэмт хэрэгтнүүд энэ хөдөлгөөний ачаар ил болж тэдгээрээс хэрэгт холбогдож байсан захирал томоохон алба хаагчид халагдаж харин оронд нь ажиллахаар болсон хүмүүсийн дийлэнх нь эмэгтэй хүмүүс байсан гэж байгаа. Энэ мэтчлэн бидний сайн мэдих алдартнууд болох J.K. Rowling, Kanye West, Kevin Hart дангаас алартнууд ч биш том компаниуд болох Dove, Apple, Heineken зэргүүд нь cancel culture-т өртөж байсан. Бидний мөн сайн мэдих Black Lives Matter гэх хаяныг бүгдээрээ санаж байгаа байх. Түүхэндээ хамгийн их хүн оролцсон хүний эрхийн төлөөх хөдөлгөөн. Гэх мэтчлэн энэ зүйлийн талаар жишээ дуртаад байвал өнөөдрийн бичлэг дуусахгүй биз. Яг үннийг хэлэхэд cancel culture гэх энэ зүйл тэмч муу зүйлээр дагуулаагүй бүгдээрээ л мэдж байгаа шүү дээ. Хүний эрхээ мэддэг түүнийгээ төлөө зогсож тэмцэж чаддаг ард түмэн ийм л байдаг.
Ягаад гэвэл тэд нар дараа нь энэ бүхний оронд бий байх юм байна гэдгээ маш сайн мэдээд байгаа байхгүй юу? Ягаад бид нар ч гэсэн энэ зүйлийн талаар суралцаж болохгүй гэж. Тэгэхээр олон нийт буюу олонний маск гэдэг ийм л хүчтэй зүйл. Алдар нэрд гарч бидний хайр хүндэтгэлийг хүснэгээ төлөө тэд үүндээ маш хариуцлагатай хандахгүй бол бүхэл бүтэн амьдралынханд карьерт орохноо байхгүй болох бүрэн боломжтой. Тэр зүйл нь бидэнд байгаа. Байсаар ч байх болно. Яагад гэвэл үүнийг бий болгож улам хүчрхэг болгож байгаа зүйл бол бидний гар утас. Энэхүү мэдээллийн 900 дэлхийн хүн болгон хүссэн газараасаа хүссэн цагтаа өөрийн санаа бодлоо илэрхийлж байгаа. Хэдхэн жилийн өмнө 100 мянга байтугай 100 хүний санаа бодлыг нэгэн зэрэг уншиж мэднэ гэдэг зүгээр л боломжгүй зүйл байлаа шүү дээ. Гэхдээ одоо энэ зүйл бидэнд аль хэдийнэ байдаг л үзэгдэл болсон. Хүний олон янз айдсууд байдаг та. Хар хуугаа сайх, аалсаа сайх, өндрөө сайх гэх мэт. Гэхдээ тэр олон айдснууд дундаас хамгийн өндөрт нь намайг хүмүүс юу гэж бодох вэ гэх бусдад гадар хагтахаа сайх айдс байдаг. Мэдээж тайзан дээр гараад эсвэл олон хүний өмнө гараад юм ярих шиг хэцүү стрессний зүйл гэж бараг байхгүй байх тийм үү? Яг үүний улмаас бид нийгэмд өөрсдийн дүрээ бүтээж нийгмийн айл ангилалд байхаа тодорхойлдог. Харин cancel culture-ийн хамгийн аимшигтай зүйл нь хоёр дахь боломж гэж байдаггүй. Нэг алдсан л бол бүгд чамайг тэр алдаагаар чинь харах болно. Яг үүнээс холбоотой хэн нэгнийг бойкотлох, cancel хийх зэрэг нь олон нийтгч бас хоёр хуваадаг. Энэ зүйл нь байх нь зөв үү? Эсвэл буруу юу? Cancel culture-д хэд хэдэн давуу тал бас сул тал байдаг. Жишээ нь гэмтэх хүмүүст хариуцлага тооцох. Миний өмнө хэлсэнчлэн хүчирхийлэл хийсэн хүмүүсийн 90% шийдэглээ амсдаггүй гэж байсан да. Иймэрхүү гэм буруутай зүйлд шударгаар хариуцлага тооцоолох давуу талтай. Энэ нь нийгмийн шударга бус байдалд анхаарал хандуулж зам байдал, бодлого, нийгмийн хэм хэмжээг өөрчлөхөд тусалдаг. Аливаа буруу зүйл түүний үр дагаврыг ил болгосноор нийгмийн сайн сайхны төлөө илүү эерэг зөв байх хэрэгтэй гэх үзэл бодлыг түхээн дэлгэрүүлдэг. Харин сул тал нь гэвэл үүнд ямар ч албан ёсны мөрдлөг, шинжилгээ байдаггүй. Буруу мэдээлэл болоод худлаа шуум тарах маш өндөр магадлалтай байдаг. Тухайн хүнд хоёр дахь боломж гэж байдаггүй. Гэх мэт аль аль талдаа сайн болон муу үр дагаврыг дагуулж байдаг. Тэгэхээр энэ зүйл нэг талаараа маш аюултай, харин нөгөө талаараа зөв ашиглаж чадвал маш хэрэгтэй зүйл байгаа биз. 1951 онд Swarthmore-ын сурагчид нэгэн сонирхолтой туршилт хийсэн байдаг. Нийт 16 сурагчдыг дуудан тэднийг хоёр тусдаа өрөөнд хуваарлан оруулсан. Гэхдээ эдгээрийн дөрөв дүр эсгэгчд буюу жүжигчид. Тэдний даалгавар бол маш энгийн. Яг энэ харагдаж байгаа зураас энэ гурван зурааснуудын аль нь тань ижлэхэн байна вэ гэдгийг сонгох. Хэсэг оролцогчдын дүр эсгэгчид шууд л буруу хариултыг өгөн босч ирэхэд туршилтанд орж байсан хүмүүс яг адилхан хариултыг өгж байсан. Ингэж явсаар нийт 12 тойрог явхад тэд 78%-тай буруу хариулт өгж байсан. Харин нөгөө талд байх оролцогчид буюу ямар ч дарамт шалтгагүй хүмүүс яг адилхан даалгаврыг 12 удаа давтахад 1% л алдаа гаргасан байдаг. Үүнийг misinformation effect гэж нэрлэдэг. Үүнээс үүдэлтэй нэг сонин зүйл байдаг нь хүмүүс орчин цагт өөрсдийн гэсэн санаа бодлого болоод байгаа юм шиг зүйлүүд айгүй анзаарагддаг. Жишээд бидний үзэж биширдэг инфлюенсерүүд гэж байдаг штеп. Тэд нар ямар нэгэн зүйл хэлэхэд үзэж байгаа хүмүүс нь тэр хүнийг айгүй мундаг хүнтэй гэж бодож байгаа хүмүүс шууд л үүнд нь итгэждэг. Тэгэхээр бүгдээрээ аливаа зүйлийг нэгтэлж олон талаас нь харж зөв бурууг нь ялгаж салгаж явах ухаантай байцгаа хэрэгтэй шүү. Бичлэгээ энэ хүртэл дуустал нөөцөн та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Тэгээд өнөөдөр бичлэгийг хүрээд өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Тэг дараагийн бичлэг хүртэл түр баяртай.